Энэ бол 6000 гаруй каратын ер бусын маргад юм. Баг зэрэг төсөөлөл ашиглан харвал уг маргад нь зааны толгой мэт хэлбэртэй бөгөөд яг 6225 карат хүрдэг. Энэхүү эрднийг Vendome Palace дахь Chopard брендийн дэлгүүр Exceptional Stones гэх үзэсгэлэнгийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан онцгой чулуунуудын хамтаар олон нийтэд дэлгэн танилцуулжээ. Инсофо маргад хэмээн нэрийдсэн нь уг чулууг олборлсон газар болох Бемба нутгийн хэлээр заан гэсэн утгатай аж. Энэхүү онцгой ховор чулууг Замби улсын Кагем урхагаас олборлжээ. Инсофо маргад нь жин төдийгүй чанарын хувьд одоогоор хамгийн том тооцогдож байна. Тус маргад эрдний шинж чанар хосгүй өвөрмөц бөгөөд уг чулуунаас гайхамшигтай үнэт гоёлууд гарган авна гэдэгт эргэлзэх зүйл үгүй ээ. Chopard-ын Инсофо маргад бол жинхэнэ эрдэнэ юм. Замби улсын геологийн давхаргын баялаг байдал тун гайхалтай. 500 сая жилийн өмнө энэхүү үнэт чулуу хэдийн бүрлдэж эхлээд байсан гэж судлаачид тогтоосон. 2010 онд энэхүү маргад эрднийг Кагемийн ил ордоос баялаг биотопын гол хэсгээс олж чаджээ. Маргад эрдний чулууны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Кагемийн урхайг Gemfields компани удирддаг. Gemfields нь Замби улсад хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааны үндэс суурийг тавьсан. Харин Chopard-ын хувьд энэ нь компани биелүүлэх ёстой үүрэг байлаа. Чулууг нарийн тодорхойлох шинжилгээний тухайд алмазнаас ялгаатай маргад эрдэнэ нь илүү бараан өнгөтэй. Тиймээс зөвхөн зүссний дараагаар л маргадын бүрэн шинж чанарыг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ маргад бол хамгийн эмзэг тогтоц бүхий чулуунд тооцогддог. Буруу талыг нь зүсч орхивол засаж болшгүй хідэн хэсэгт хуваагдан бутрах эрсдэлтэй. Инсофо маргад нь урлаач Carolyn Shufelt жинхэнэ сорилт олжээ. Chopard-ын хамтран эзэмшигч урамтайлын удирдаач тэр энэхүү үнэт чулууг зүсэх явцаас эхлээд гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л үе шатанд анхаарч ажиллах бөгөөд энэ нь түүнд үт жолери коллекцийнхаа санаа гаргахад түлхэц болох ажээ. Энэхүү Колумбийн маргад эрдний тансаг зүйлт нь тойрсон 170 алмаз, нийт 122 караттай 7 ширхэг маргад чулуунаас бүрдэнэ. Мөн Шри-Ланкаас гаралтай гүн хөх өнгийн зүрхийн хэлбэртэй энэхүү Индранил чулуун зүйлт нь 60 карат бөгөөд 74 алмазаар нэмж чимгэлжээ. Чамин тансаг эдгээр хоёлууд том хэмжээтэй боловч чулууны хэмжээ үн цэнийг тодорхойлохгүй. Үзүүлэн дээр хамт толиулсан эдгээр чулуунууд нь мөн л тус тусдаа ер бусын шинж чанартай. Тухайлбал энэхүү 21 каратын дөрвөлжин хэлбэртэй Ceylon Indranil сүр жавхлантай харагдаж байгаа биз? Халаах үе шатаар дамжаагүй энэхүү чулуун цаглашгүй бөгөөд энгийн алмазын суур бүхий сахиус мэд өвдөс цацруулах ажээ. Коллекцийн өөрийн гайхалтай хэсэг бол 1088 каратын ягаан алмаз. 70 орчим буюу энгийнээс илүү олон тас бүхий тэгш өнцгт хэлбэрийн зүсэлттэй Caroline Rose нь Америкийн геологийн хүрээлэнгийн хэмжүүрээр VVS 1 ангилалд багтдаг бөгөөд энэ нь уг чулууны хурц өнгө болоод тунгалаг байдлыг батлан харуулдаг. Chopard-ын үнэт эдлүүдийг бүтээсэн эмэгтэй болон түүний хамгийн дуртай бэлэг тэмдэг болох сарнайд хүндэтгэл үзүүлэн тус бүтээлийг Caroline Rose хэмээн нэрлсэн ба энэ бол Fairmind гэрчилгээтэй алтан бөгжний голд байрлах жинхэнэ гоо үзэсгэлэн юм. Мөн энэхүү 301 каратын лир хэлбэртэй The Internally Flawless Type 2A төрлийн алмаз болон мөн ховор 422 каратын мөн лир хэлбэртэй цэнхэр алмазыг You and Me гэх чамин тансаг бөгждөр суйрлуулжээ. Гэрэл болон дулааны нөлөөгөөр өнгө нь өөрчлөгддөг тул хамелеон гэж нэрлэдэг хар сарлаас ногоовтор шар болж хувирдаг гайхалтай гоёмсог алмазыг танд мөн танилцуулъя. 3131 каратын энэхүү хосгүй эрдний чулуун мэлхий хэлбэртэй гоёмсог бөгжийг танд авчирна. Учир нь бүхий л гайхамшиг байгаль ихээс ихтэй билээ.